Бяцхан хамгаалагчид. Нууц төлөвлөгөө. 3 дугаар анги. За, анрын дундаас зарим нь над руу халдах гэж оролдлоо. Энэнд уур минь их хүрсэн. Юу вэ? Уур минь хүрсэн гэж шүү. Бас уулийн үед энэд хор бүхнийг эвдэн гэдэг дүрмийн маань зарим нь олон удаа зөрчлөө. Заваа юм аа. Юу вэ? Яасан муухай юм бэ? Тэгэхээр энэ бүх хэргийн эзэд гараад ирвэл их сайн байна. Би. Их заригтай юм гэж. Чиний өнөө нисдэг найзууд хаачаа. Хөөрхөн мона, хөвчлөлтэй мона. Би энд байна. Надаар яах гэсэн бол? Би ч бас энд байна. Ааха. Та нар миний дүрмийг зорчно гинэ. Аяв. Тэднийг барь. Сайн сонсцгоо. Чи манай хоёр надад инээдхөөр бэлгэлсэн. Амин дэмтэй хоол хүнс хэрэглэх бид ямар хэрэгтэйг гар утсаар биш найзуудтайгаа хөгжилдөн тоглох ямар гоёыг бас аав ээжтэй үргэлж санал бодлоо хийж явах хэрэгтэйг ойлгуулсан. Ямар уярмаар юм бэ? Хамгийн чухал нь энэ бүх баяр баясгал бэлгэлэгч биднийг хамгаалагч зүйлсийг эрх гэж нэрлэдгийг би тэднээс мэдэж авсан. Тиймээс би эрхийнхээ төлөө тэмцэхээр шийдсэн. Чи бол биднийг хуурам эхлэгч. Чи бидэнд инээдхөөр тоглоом наадам дэмий зүйл гэж худал хийж инээж тоглохыг хорьсон. Оо! Яцхан худалч минь чимээгүй. Чи тэгвэл яагаад инээж тоглох муу гэдгийг бидэнд хэлж өгөөч. Тэр бол хэрвээ та нар инээж огжилт юм бол энэ газар орн сайхан болохгүй. Бас л худлаа ярьж байна. Бид маш удаан инээж хөгжилдөөгүй. Гэсэн ч энэ газар орон сайхан болохгүй байгаа биз дээ. Хараа л та. Нэг ч цэцэг навч мод ургамал ургаж чадаагүй. Яг л шуурганд өрцөн юм шиг харагдаж байна. Чимээгүй. Аяв, тэднийг барь. Хой. Хүний юм зөвшөөрлгүй хүрхнүүд ээ. Тэгэхээр дүрм 1. Бусдын юмд хүрэх гэж байгаа бол хүрч болох уу? Авч болох уу гэх мэтээр заавал асууж бай. Энэ бол бусдыг хүндэтгэж байгаа соёлтой хүний үйлдэл. Ойлгосон уу? Тэднийг барь. Шүү. Тийм ээ. Чи яагаад замаар гарч чадахгүй эргэж уцаад байсан юм бэ? Яах, түрүү нэг жолооч маш хурдан миний хажуугаар гарсан. Би ямар их хайсан гэж? Чи ногоон гэрэл асаагүй байхад гарчихсан юм уу? Үгүй, би ногоон гэрлээр гарцаар гарсан. Тийшээ сайн харсан. Намайг хэд алхтал тэр машин сүн гэдэл өнгөрсөн. Яа, жолооч ах эгч нар биднийг гарцаар гарч байхад жаахан хүлээж гэж болдгүй юм бах та. Харин тийм. Сургуулийн эргэн тойронд машин хурдан хасаж явах ёстой үсттэй.
Тийм шүү. Хэрвээ хүүхэд байдаг орчинд хурдтай явбал хүүхэд гэмтэж бэртэх аюултай гэж чи манай хоёр хэлж байсан. Тэгэхээр бид гарцаар гарч байхдаа ногоон гэрэл алсан байсан ч машинууд бүрэн зогссон эсхийг нягталж бас гартаа шар туга өргөн гарч байх хэрэгтэй юм байна шүү дээ найзуудаа. Яг зөв. Одоо л баг зэрэг тайвширч байна. За тэгэхээр өнөөдрөөс би чи манай хоёрыг аврах баг боллоо. Тэднийг яаж аврах вэ? Бүгдээрээ дээшээ хөөрч очиад л тэднийг аварчихъя. Хөөе, бид чи манай хоёр шиг нисэж чадахгүй штэ. Өө, нэрээ тийм штэ. Өвсөн толгойдноос ийм л санаа гарна да. Өвсөн толгойд юу н манай багт хэрэгтэй гэж үү? Хөөе. Би бинэ үс зүс хувцас гээд гадаад үзмжээр нь шоолж болохгүй гэдгийг мартаа юу? Тэр чамаас өөр өвсөн үстэй байлаа гэд хиндэж муу зүйл хийгээгүй. Хэнийг ч гомдоогоогүй. Тэр сайхан сэтгэлтэй. Гэтэл сая чи тэрнийг гомдоочлоо. Хүүхдүүд бүгдээрээ л тэрнийг өвсөн толгойд гэдэг штэ. Хин нэгэн шооллоо гэд чи ч бас шоолж болно гэсэн үг биш шүү дээ. Харин тэрний оронд чи бусдыг шоолоод байгаа хүүхдэд ингэж болохгүй гэж хэлэх хэрэгтэй. Бусдыг гадуурхаж дээрлэхийг үнэхээр муухай харагддаг. Одоо тэрнээс уучлалт гуйгаарай. За, ойлголоо. Уучлаарай. Зүгээрээ найзаа. Тэгвэл бүгдээрээ бүх хүнд хэлээд Тэгээд яах вүлээ? би яахаа хэлээгүй байж штий. Тэгээд бүгдээрээ Амбогийн дургүй. Мэдлээ. Хамбогийн дургүй юм ихий. Гэхдээ дургүй юм нь юу вүлээ? Би бас л хэлж дуусаагүй байхад та. Хүүхдүүд бүгдээрээ санал бодлоо хэлэх хэрэгтэй л дээ. Гэхдээ бас бусдыгаа хүндэтгээд тэдний саналыг төвчээртэй сонсох хэрэгтэй шүү. Бусдыгаа төвчээртэй сонсох. Аха, ойлголоо л үлээ. Таашир найзуудаа надад гоё санаа байна. Бүгдээрээ ингэе. За, бүгдээрээ Амбогийн дургүй юмыг хийцгээе. Алуу, инээгээрээ. Амбог бууж иртэл инээгээрээ. Илүү чанга инээцгээе. Чи биднийг хуурсан байна. Худалч. Тэрний бариалаа. Сонсцгаал та. Анат нэг нууцаа хэлье.